дугуй унахдаа баримтлах аюулгүй байдлын 14-ийг хүргэж байна. Толгойд хамгаалтын малгай өмсөхгүйгээр дугуй унаж аваад унаж бэртвэл маш хүнд гэмтэх эрсдэлтэй байдаг шүү. Ундаг дугуй, скутер, скейтборд унахдаа хамгаалтын малгай өмсөхгүйгээс олж Монгол улсын хэмжээнд 2022 онд нийт 96 хүүхэд, 2023 онд нийт 229 хүүхэд, 2024 оны эхний 7 сарын байдлаар нийт 178 гаруй хүүхэд бэртэж гэмтэн эмнэлэгт хүрэгдсэн байдаг талаар хүүхдүүд та бүхэн мэдэх үү? Тиймээс хамгаалтын малгайгаа өмсөж толгойн бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаалах нь нэн чухал байх нэ. Аюулгүй байхын тулд дараах 14-ийг мэдвэл зохилтой шүү хүүхдүүдээ. 1-р толгойд таарсан хамгаалтын малгай өмсөж бүчийг нь тааруулах. 2-т өөрийн биед таарч тохирсон хэмжээтэй ундаг дугуй сонгох. Өөртөө хит томдсон дугуй унавал тэнцвэрээ алдаж унаж бэртэх эрсдэлтэй шүү. 3. Гутлын үдээс дугуйнд орооцолдох эрсдэлтэй тул үдээсээ сайтар үдээрэй. 4. Эцэг их асран хамгаалагчаараа дугуйныхаа хийг шалгуулаарай. Хийн гарсан байвал дугуйгаа хийлээрэй. Мөн роликнычин дугуйнууд хөдөлгөөнтэй байвал янзлуулах хэрэгтэй. 5. Тод өнгийн хувцас хэрэглэл өмсөж гэрэлтүүлгээ асаагаарай. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч нарт холоос сайн харагдана. 6. Чихвчээ далд хийгээрэй. Дугуй унаж байхдаа эргэн тойрны чимээг сонсох нь мэдээж чухал. 7. Шөнө оройн цагаар дугуй унаж явахгүй байгаарай. Хэрв оройн цагаар унах шаардлагатай болвол заавал гэрэлтүүлгээ асааж яваарай. 8. Зам хөндлөн гарах болгондоо 2 тийш сайтар хараарай. 9. Хөдөлгөөн ихтэй уул зураар гарах бол дугуй, скутер, скейтбордосоо буугаад алхаад зам гараарай. 10. Замын хөдөлгөөний дүрмийг баримтлаарай. Хамгаалтын малгай өмсөж дугуйгаа гэрэлтүүлгийн төхөөрөмжөөр тоноглох зайлшгүй шаардлагатай. Аюулаас сэргийлж бусад жолооч нарт харагдцгаая.